сайн байцгаана уу эрхэм үндэд сонсогчдоо. Оршин шивний подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр хэдүүлээ сэрэлт хэр удаан үргэлжилдэг вэ? Сэрэлт хизээ эхлээд хизээ дуустдаг вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. Сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг үйл явц зөвхөн монголчуудад биш дэлхийд даяар энэ процесс үйл явц өрнөж гинэ гэж хэдүүлээ яриад байгаа. Тэгэхээр сэрэлт гэж яг юу вэ гэдгийг илүү сайн гүнзгий лавшруулж мэдэх хүсэлтэй байгаа хүмүүс маань манай подкастын 12 дугаар дугаарыг сонсоорой. За мөн өөр энэ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг үйл явцтай холбоотой маш тодорхой тайлбар, дэлгэрэнгүй яриануудыг хүргэсэн подкастууд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид нар сэрэлт эхэлсэн байна, сэрэлт явагдаад байна, сэрэлт авчгаад байна гэдэг ч юм уу маш олон ийм хэллэгүүдээр яриад байгаа л та. Тэгээд сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг нэг ийм хоёр төрөл яваад байгаа. Тэгэхээр яг товчоор тайлбарлах юм бол сүнсний сэрэлт гэдэг нь болохоор мэдрэмжээр зөнгөөр явагдаад байна. За ухамсарын сэрэлт гэдэг нь хүний ухамсар, оюун санаагаар явагдаад байна. За ингээд энэ сэрэлт гэдэг процесс үйл явц нь яагаад эхэлдэг вэ гэдэг сэдвээр өнөөдрийнхөө подкастыг эхэлж байна. За сэрэлт яагаад эхэлдэг вэ гэдэг асуултанд хариулахад маш олон талын өнцөг гарч ирэх гээд байна. Тэгээ тэндээс ерөнхийдөө хамгийн чухал тооцогдож болохоор тайлбар өнцгүүдийг та бүхэндээ тайлбарлая. За сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг үйл явц нь хамгийн товчоор болвол хүн өөрийнхөө жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг олох, таних, амьдралын үүрэг даалгавар, сүнсний зорилгоо олох үйл явцыг хэлээд байна. За мөн бид нар сүнс бол мөнх оршихуй юм байна гэдгийг ер нь энэ подкастыг сонсож байгаа хүмүүс маань ойлгочихсон гэдэгт итгэлтэй байна. За бид нар энэ амьдарч байгаа биенээсээ өмнө нь маш олон төрлүүдэд, өөр амьдралуудад, өөр ертөнцүүдэд, өөр оршихуй орон зайнуудад төрөл авалтуудыг хийж явсан. За мөн энэ бие маань үхээд энэ бие маань байхгүй болсны дараа яг л хүн хувцас өмсөд солидог шиг бид нар бас л өөр ертөнцид, өөр газар очиж сүнснийхээ аялал хөгжлийг үргэлжлүүлэх болно. Тэгэхээр сүнс гэж юу вэ гэвэл сүнс бол хамгийн энгийнээр тайлбарлавал ам болоод ухамсартай энерги гэрлийн нэгтрлаа гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Тэгэхээр хэдүүлээ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэдэг зүйлийг ойлгохын тулд хамгийн түрүүнд энэ бидний дотор оршоод байгаа гарт баригдаж нүдэнд харагдахгүй тийм үү? Яг энэ энерги долгион хэлбэрээр оршоод байгаа. Сүнс гэдэг зүйлээ оршдог юм байна гэдгийг нь хүлээн зөвшөөрлөөс эхэлнэ. За сүнс яагаад унтаад байгаа вэ? Сүнс яагаад ийм сэрэх гэдэг процесс болоод байгаа вэ? Учир нь бидний сүнс яагаад унтаа буюу идэхгүй хэлбэрт орсон бэ гэвэл хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаанд миний дотор сүнс хэмээх мөнхөд оршихын бод гал ийм оршихуй байдсан байна гэдгээ үл тоомсорлож өөрөөсөө холдуулж гэдэг ч юм уу тий үгүйсгэж ирснийхаа гайгаар хүний сүнс гэдэг зүйл нь идэхгүй унтаа хэлбэрт орчихжээ. Яг л бид нар хаалгыг удаан онгойлгохгүй хахаар нухс нь ингээд зэврээд тэгээд хөдөлгөөнгүй болоод гажаад хаалга онгоохоо болчихдээ штэ. Бүр хамгийн энгийнээр ингэж ойлгож болно. Тэгвэл байнга хөдөлгөөнтэй онгойж хаагдж байдаг хаалга бол зүгээр онгойж хаагдж л байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ унтаа буюу идэхгүй хэлбэрт байгаа сүнсээ сэрэх хамгийн ихний алхам болвол сүнс гэдэг зүйл оршдог юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөл байгаа юм аа. За тэгэхээр бидний сүнс энэ хүний биед яагаад төрсөн бэ? Энэ дэлхий гэдэг гариг дээр яагаад төрсөн бэ? Энэ оршихуй орчлон ертөнцид маань хэдэн тэрбум хэдэн тэрбум галактик гэх ч юм уу. Ерөнхийдөө яг ийм тооны ийм хэдэн зуун мянга хэдэн сая их найд гэдэг ч юм уу километрийг хамарсан орчлон ертөнц байна гэж ингэж бүдүүн бааргаар бүх орчлон ертөнцийн хэмжээг эрдэмтэд нэг тодорхойлсон байгаа боловч за яг ийм тийм байна гэдэг нарийн тоог бол гаргаагүй байгаа шүү дээ. Хэдүүлээ бол ингээ барагцаагаар л за манай орчлон ертөнцид ийм тооны оддууд, галактикууд оршдсон байна гэж мэддэг. За тэгэхээр ийм олон хэдэн тэрбум, хэдэн жива их найдаараа тоологдох тийм үү? Ийм олон гариг ирэхээс байхад яагаад дэлхий гэдэг гариг дээр сүнс өөрөө төрвөө гэдэг асуудал гарч ирэх гэдэг юм. Тэгэхээр дэлхий гэдэг гариг нь болохоор өөрөө яг бэлэг ертөнцөөр тайлбарлавал бүх орчлон ертөнцийн хувьд сургууль гаригаа гэж явдаг. Орчлон ертөнцийн сургууль гариг.
одоо сүнсийг хөгжүүлэх, сургах орон зай гэж тооцогддог байхan л дээ. Бидний сүнс бол дэлхий дээр хөгжих гэж ирсэн, суралцах гэж ирсэн. Гэхдээ тодорхой хугацаатайгаар бид нар ирдэг юм байна л та. Тэгэхээр энэ дээрээс магадгүй сонсож байгаа та бүхэн маань хөгшин сүнс, залуу сүнс гэдэг ч юм ойлголтуудыг сонссон байх. Залуу сүнс, хөгшин сүнс гэдэг нь өөрөө ерөөсөө л тухайн сүнс хэр их амьдралыг, хэр их сүнсний туулалт туршлагыг агуулж хадгалж яваа сүнс вэ гэдгээр л тодорхойлогддог юм байна. За наран дээр нэг сүнс үссэн байлаа гэж бодъё. Энэ зүгээр л жишээ шүү. За 1 сая жилийн настай. За түүнтэй яг зэрэгцээ дахиад нэг сүнс зэрэг яг нэг одоо цаг хугацаанд бүтээгдсэн байна гэж үзье л та. За тэгвэл үүснээсээ хойш ерөөсөө л ингээд наран дээрээ байгаад байсан 1 сая жилийн хугацаанд. Тэгвэл нөгөө сүнс нь нарнаас ахуулаад тийм үү дэлхий, сар одоо өөр гариг иргэсүүд, өөр галактикууд, орчлон ертөнцүүд гэдэг ч юм уу тий. Гэх мэтэр ингээд маш олон тууллуудыг туулаад яваад байсан байна. Тэгвэл энэ хоёр сүнс маань хоёулаа 1 сая жилийн настай байхад хэн нь хөгшин сүнс вэ гэвэл энэ олон амьдралын тууллуудыг туулсан, олон өөр ертөнцүүдэд төрсэн сүнсийг нь хөгшин сүнсээ гэж үзээд байгаа. Тэгэхээр ерөөсөө л энд хөгшин сүнс, залуу сүнс гэдэг ойлголт нь таны сүнс хэр олон амьдралуудыг, тууллуудыг туулсан, хэдий хэмжээний мэдээллийг агуулсан сүнс вэ гэдгээрээ л хэмжигдэж байна. За энэ цаг үед ерөнхийдөө сэрэлт эхэлж байгаа хүмүүсийн баг ингээд 90% гэх юм уу дандаа хөгшин сүнснүүд байгаа дээ. Одоо дэлхий дээр жишээлбэл төрөөд 35 төрөл авчихсан, 28 төрөл авчихсан, 60 төрөл авчихсан гэдэг ч юм уу. За тэгэхээр дэлхий дээр одоо хүний биед ийм олон удаа төрсэн сүнснүүд маань ерөнхийдөө анх дэлхий дээр ирэхдээ би энэ дэлхий гэдэг гаригаас ийм хичээлүүдэд суралцаад сүнсээ хөгжүүлээд ингээ буцснаа гэдэг ийм тодорхой зорилготой ирсэн байгаад байгаа. Ингээд нөгөө сүнсний маань дэлхий дээрээс суралцах хичээлүүд нь ер нь бол нэлээд сайн дүүрээд за дэлхий дээр өнгөрөх хугацаа нь бас нэлээд дөхөөд гэдэг ч юм уу те. За ийм шалтгаанаар нөгөө сүнсний маань одоо өөрийн сүнсний их үүсвэр гэдэг ч юм уу эсвэл дэлхийгээс дээш өндөр ухамсарын хэмжээст ертөнцүүдэд шилжих цаг нь болоод гэх мэт бас хэд хэдэн шалтгаанаар ерөнхийдөө өөрийнхөө сүнсний жинхэнэ мөн чанараа таних цаг хугацааны мөчлөг эхлээд байгааг за хэдүүлээ сэрэлт гээд байгаа. Тэгэхээр яах нь дэлхий дээр ирсэн сүнснүүд маань за энд одоо миний байх хугацаа дуусж байна. Эндээс сурах зүйл маань болцсон байна гэж үзэж байгаа учраас энэ газраас явахын тулд би хаанаас ирсэн бэ гэдгээ тухайн сүнс заавал санах шаардлагатай. Энийг буддын шашинд гэртээ харина гэж яриад байдаг. Бид нар гэртээ харихын тулд гэрийнхаа хаягийг мэддэг байх ёстой шүү дээ. Тэгэхээр сэрэлт эхэлж байна гэдэг нь та жинхэндээ хин юм бэ? Дэлхий дээр та ямар зорилгоор ирсэн юм бэ? Эндээс юу сурах гэж ирсэн юм бэ? Ийм зүйлийг би сурчихсан байна. Тэгвэл ийм зүйлсийг би сураагүй байна. Одоо миний сурах зүйлсийн ихэнх хувь нь болчихсон учраас би үлдсэн дутуугаа дуусгаад хурдан гэртээ харьяа гэдэг нэг ийм сүнсний одоо эргэн санах процесс юм аа гэж бас сэрэлтийг өөр өнцгөр тодорхойлж болохоор байгаа. За тэгэхээр сүнснүүд буюу хүн төрлөختөн бид нар амьтад гэдэг ч юм уу тийм үү. Ер нь энэ дэлхий дээр оршиж байгаа бүхий амьуд, бүхий сүнснүүд бод галууд бид нар бүгдээрээ энэ газарт суралцах гэж буюу сүнснийхаа мэдлэг мэдээллийг хөгжүүлэх гэж дээшээ дэвших гэж ирсэн. Учир нь сүнс гэдэг зүйлийн оршин буй мөн чанар утга учир нь өөрөө хөгжил, дэвшил, тэлэлт, бүтээл гэдэг зүйл байдаг. Тэгэхээр бид нар бүх зүйлийг энерги гэж үздэг тийм үү? За энийг физикийн шинжлэх ухаанаар хүртэл баталчихсан байдаг гайхамшигтай. Тэгэхээр энерги гэдэг зүйлийн өөрийнх нь оршин байгаа зүй тогтол нь болохоор мөнхийн хөдөлгөөн юм байна. Энерги гэдэг зүйл мөнхийн хөдөлгөөнд оршиж идэг. За энэ хөдөлгөөн нь өөрөө юуг бий болгодог вэ гэх юм бол хөгжил бөгөөд тэлэлт гэдэг зүйлийг бий болгодог байна. Хөгжил буюу тэлэлт гэдэг нь яг энэ бидний өөрөө өөрсдийнхөө ойлгодог хэлээр хэрвээ хөрвүүлэх юм бол энэ бол бүтээл юм байна л та. Бүтээл гэдгийг болохоор хүмүүс хөвчлэн одоо хүн төрлөختний нийтийн түүхэнд нь юм нөлөө үзүүлэхээр хүн төрлөختөнд нийтэд нь ямар нэгэн ашиг тусах ч юм уу авчраар ийм зүйл гэж бүр юм хитрхи асар томоор ойлгоод байдаг. Гэтэл үгүй. Магадгүй энэ дэлхий дээр эхийн хайрыг суралцах гэж ирсэн сүнс байж болно. За эсвэл одоо бүх айцаа давсан, бүх тэр доод давтамжт эрчмийн мэдээллүүдээ таньсан, ойлгосон ийм
дайчин буюу бүх саад даваа бэрхшээлийг даван туулах ухаанд суралцах гэж сүнс ирсэн байж болно. За эсвэл бол өршөөн уучлах, инэр нэгүсэх ухаанд суралцах гэж ирсэн байж болно. Эсвэл өөрөөсөө үүсэж буй тэр хор буюу бид нар эго, сэтгэлийн хор гэж ярьдаг. Тэгэхээр энэ эго гэдэг зүйлийг даван туулах ухаанд суралцах гэж таны сүнс ирсэн байж болно. За эсвэл магадгүй таны амьдарч байгаа улс орн буюу тухайн ард иргэдэд ямар нэгэн тусыг, ямар нэгэн өвийг үлдээх гэж, бүтээлийг өвлүүлэх гэж, тэдний амьдралд нь хэрэг болох зүйлийг бий болгох гэж, тэдний оюун санааг шинчлэх гэж, за тэдний эрүүл мэндийг нь дэмжих гэж, тэдний ухамсарыг нь тэлэх үйл явцад хувь нэмрээ оруулах буюу ном, судар, оюун санааны бүтээлийг үлдээх гэж та ирсэн байж болно. Ерөөсөө энэ бүтээл гэдэг ойлголт нь өөрөө хязгааргүй юм байна. Хязгааргүй ойлголт. За тэгээд энэ сэрэлт эхэлж байгаа сэрэлт гэдэг үйл явц явагдаад байгаагийн энэ олон нийтэд маш олон хүмүүст зэрэг явагдаад байгаагийн бас нэг том шалтгаан гэх юм бол альва хүм буюу сүнсэнд өөрийнх нь хувийн тэр амьдралын зорилго үүргээс гадна тухайн амьдарч байгаа орон зай цаг хугацаанд нь хамаарагдах нийтийн зорилго, нийтийн бүтээл гэдэг зүйл байдаг байх нэ. За энийг жишээ авах юм бол монголчууд дээр жишээ авъя. За монголчуудыг хөх толботон, за мөнх хөх тэнгэрийн үр сад гэдэг ч юм уу маш их юм өндөр заяа гарвалтай, өндөр их усүртэй, угсаа гарвалтай арт түмэн гэж яриад байдаг. Тэгээ би өөрөө ч гэсэн сэрэлт эхлэхээс өмнө зас монголчууд нэг худлаа ингээд цээж мэжээ дэлдээд худлаа омгшохоос өөр юу чаддгийг гэж боддог байсан чинь одоо сэрэлт эхлээд өгдөөд зүүдээ тухамсруудтай холбогдсныхаа ачаар үнэхээр энэ монгол хүмүүс чинь ямар авгаа юм бэ? Бид нар ямар их өндөр өөгдөлтэй сүнснүүд бод галууд юм бэ гэдгээс та яс махандаа хүртэл ойлгосон. Ер нь өдөр болгон ойлгосоорч явж байна. Тэгэхээр манай дэлхий гэдэг гаргийн хувьд болохоор маш онцгой гараг л та. Яг энэ оршихуй орчлын ертөнцийн сургууль гэдэг энэ орон зайг дүүргэж сургууль гэдэг системээрээ өөрөө оршихын тулд яадаг вэ гэвэл үүлийн үр буюу карма системийн хөтөлбөрөөр энд оршиж байгаа амьд бод галууд хоорондоо зохицож зэрэгцэн оршдог ийм ертөнц байх нь л тээ. Бидний амьдарч байгаа дэлхий гэдэг гариг маань өөрөө амьтай. Яг хүн шиг. За хүн биднэрт жишээлбэл 7 чакра буюу 7 хүрд тэгээ энергийн бий байна, зүрх байна, ийм эд эрхтнүүд байна. За цусны эргэлтийн систем гэдэг ч юм уу байгаа штэ. Хүн гэдэг бод гал нь маш олон юм процессыг нэгдчихэж яг бүрнээрээ эрүүл цогц байдлаараа оршдог. Тэгэхээр дэлхийн ээж буюу дэлхий яг өөрөө хүн шиг юм бүтцтэй байд юм байна. Тэгэхээр дэлхий дээр амьдарч байгаа улс үндэстнүүд нь яг энэ арга бэлэг талаараа аль алин дээр нь өөрсдийн гэсэн тодорхой үүрэг зорилгыг биелүүлж ямар нэгэн утга учирын дагуу оршдог байх нэ. За жишээлбэл би өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхийн яг ийм 7 хүртүүд байдаг газруудаар аялж явсан. Тэгэхээр дэлхийн ээжийн одоо жишээлбэл үрчхүн хүртэн Таиланд улсад байдаг. За наран сүлжээ хүртэн Малайз, Сингапур улсад байдаг. Зүрхэн хүртэн Монгол улсад байдаг. Хоолой хүртэн Турк улсад байна. За мэлмийн хүртэн Египт улсад байна. Тэгээд оройн хүртэн болохоор яг энэ сахарын цүл ойрхот орнуудын улсуудад байна гэдэг ч юм уу. Тэгээд яг өөрөө бүр ингээд биеэрээ явж мэдэрснийхаа ачаар үнэхээр итгэж үнэмшиж үнэхээр ийм зүйлс байдаг бах нэ гэдгийг мэдснийхаа хувьд та бүхэнд ингээд зөрөгтэй яриад сууж байна. Таиландчууд гэдэг ч юм уу те тэр хүмүүс дэлхийн ээжийн өрчхүн хүрдийг хамгаалдаг арт түмэн байх нь. Тэр өрчхүн хүрдийг сахиж манж оршиж идэг. Өрчхүн хүрдний эргэлт үйл ажиллагааг нь тэтгэж дэмнэж оршиж идэг. За тэгэхээр монголчууд яах нь вэ? Зүрх буюу дэлхийн ам оршдог амьдэрдэг ийм арт түм юм байна л та. Сэрэлт яагаад ийм олон хүмүүс зэрэг явагдаад байна гэхээр хүн төрлөختөн өөрөө өөрсдийнхөө гараар дэлхийн ээжийг буюу энэ гаригийн амийг таслах дээрээ ер нь бол нэлээ ингээд тулчаад байгаа юм байна л та. Хаас айгу асар их юм уул уурхайн одоо олборлолтууд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд энэ яаж байгаа юм бэ? Дэлхийн хэвлийг, дэлхийн одоо арсыг нь ухаад цөмлөөд тэр дотгошоо эд эрхтэнлүүл яваад байна гэсэн үг ахна шүү дээ. За тэгээ миний сонссноор өдөрт одоо хэдэн зүйлийн амьтад мөхж ийн хэдэн зуун бараг мэдгүй хэдэн мянган ширхэг ийм гол горих ширэгж ийн гэдэг ч юм уу. Тэгээ энэ байдлаараа хүн төрлөختөн дэлхийг ингэж хайр гамгүй идэлсээр, хэргэлсээр, ухсаар, цөлмсөөр
хоосруулсаар байх юм бол бид нар бол ерөөсөө 50 жилийн дотор хүн төрөлхтөн юм мөхлийнхөө зөгнөл рүүгээ ортоод байгаа юм байна. Нийтээрээ мөхөх буюу галуу юулна гэсэн үг. Магадгүй та бүхэн Атлантидчууд, Лемурчууд гэдэг ч юм уу одоо энэ амьдарч байгаа энэ цаг үеийн хүн төрөлхтнөөс өмнө амьдарч исэн хүн төрөлхтний үлгэр домог түүхийг сонссон баг. Эднэр үнэхээр оршдог байсан юм билээ. Тэгээ яах нь вэ? Яг л өнөөдрийн хүн төрөлхтөн бидний давтах гээд байгаа алдаа шиг дэлхийгээ өөрөө өөрсдийнхөө гараар буюу өөрөө өөрсдийнхөө амьдардаг гэрийг сүйтгэж шатаах дээрээ тулчихсан учраас дэлхийн ээж өөрөө амьд бодгал өөрийнхөө амийг аврахын тулд галуу юулах, газар хөргөөх гэдэг ч юм уу асрах гамшигуд тохиолдож хүн төрөлхтөн нийтээрээ устж байсан байх нь л дээ. Тэгэхээр бид нар сэрэлт явагдаад байна гэдэг нь бидний мэдрэмж 6 дахь мэдрэхүү зөн гэдэг зүйл нь өөрөө сэргээд байгаа. Сүнс гэдэг зүйл нь өөрөө сэрээд байна. Энэ ерөөсөө мөхөл буюу сүрэл асар их гамшиг ойртоход аливаа амьтны зүн сүргээрээ сэрдэг гэдэг юм байгалийн үйл байгаа юм байна. Та бүхэнд маань сэрэлт явагдаад байгаа хамгийн том шалтгааны нэг бол дэлхийн ээж хүн төрөлхтөн бид нар мөхөл рүүгээ ойртоод байна. Энэ мөхлийг зогсоохын тулд хүн төрөлхтөн нийтд нь ийм сэрэлт гэдэг үйл явц тохиолдоод байгаа байх нэ. За тэгээд энэ сүнс ухамсарын сэрэлт гэдэг үйл явц эхэлж байгаа бүр маш олон шалтгаантай. Энийг бол одоо тоошгүй олон хэдэн зуун өөр өнцгөр тайлбарлаж болно. За тэгэхээр энэ хүртэл яг энэ сэдвийг яриад дараагийн сэдвээ эхлүүлье. Сэрэлт эхлэх нас буюу сэрэлт хизээ эхэлдэг вэ? Тэгэхээр хүний сүнс гэдэг нь болохоор өөрөө яг ийм гэрэл байгаа байхгүй юу? Яг харахаар гэрэл байгаа гэдэг. Та өмнөх төрөлдөө маш олон төрлүүдийг төрж исэн. Дээрээс нь та энэ амьдралд хүний биед төрөхөд эцэг их гэдэг хоёр талын ийм удмаас энэ асар их багц мэдээллээс генерээ сүнсээрээ дамжуулаад өвлөж төрдөг. Тэгэхээр та яг нэг биендээ өөрийн сүнсний үеийн өрүүд эцэг их талынхаа үеийн өрүүд гээд яах нь ингээд маш их үеийн үрийн сүлжээний дунд явж идэг бахан л дээ бид нар. Тэгэхээр бид нар яагаад амьдралын зорилгоо ч юм уу сүнсний мөн чанараа ингэж хурдан олж чаддаггүй энэ замнал нь яагаад ийм хүнд хэцүү байгаад байгаа вэ гэхээр тэгэхээр тоолж баршгүй асар олон жилийн тэр үеийн үр эго, айдас, шаналл, шунал, тачаал гэдэг зүйлүүд нь өөрөө ингээд хар ирчмийн нэрийг яг ийм цэлмэг тэнгэрийг үл бүрхчихсэн юм шиг хүний сүнсийг ингээд бүр тойроод баглаад ингээд бүрхчихсэн байдалтай байж идэг. Тэгэхээр ягаад бүх цаг үеийн сүнслэг багш нар та энэ эго сэтгэлийн хор гэдэг зүйлээ цэвэрлээ гэдэг юм бэ? Та өөрийнхөө мөн чанарыг, амьдралынхаа утга учирыг, сүнсний зорилгоо олъё гэд хичнээн хүсээд хичээвчиг яагаад чадахгүй байгаа юм бэ? Яг гэвэл тэр цэвэр мэдээллийг чинь маш их үеийн өрүүд, карманууд, эгонууд, сэтгэлийн хорууд ингээд бүрхэгдсэн байгаа даа. Хідэн давхар одоо байцаа шиг гэсэн үг. Нэг нь хулахаар л дахиад гараад ирдэг. Нэг хүнд соройг арай гэж давхаар л нэг амьдралын хүнд хэцүү туллыг арай гэж давхаар өөр нэг туулал гараад ирдэг гэдэг ч юм уу. За тиймээс сүнсний сэрэлт эхлэхэд ерөөсөө хүмүүс өөрөө өөрийнхөө ертөнцийн тэр дотоод там гэдэг зүйл рүүгээ ундаг. Яагаад вэ? Яагаад вэ гэвэл тэр таны дотоод ертөнцид байгаа там гэдэг хэмжээст орон зайд таны тэр бүхий л эго чинь муу мухай чинь хар үүлийн өрүүд одоо юу байдیں۔ Тэр бузар хэр буртаг бүхэн чинь тэнд байж идэг. Тэгэхээр та өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олохын тулд өөрийгөө хинбэ гэдгийг танихын тулд өөрийнхөө дотоод ертөнцийн тэр тамийн орон зай буюу тэр үүлийн өр хар буртаг бүхнийг одоо хадгалсан агуулсан тэр ертөнц рүүгээ ундаг. Учир нь хүн доороосоо эхлээд өөрийгөө зэгцэлж таньж олж бүтээж эхэлдэг. Бид нар там диваачин гэдгийг гадна гэж хараад байдаг. Үгүй бүх зүйл бидний дотор оршдог. Диваачин гэж юу юм бэ? Бидний ойлголтоор аз жаргал сайн сайхан бүхэн оршдог. Тийм орон зай, тийм ертөнц мөн үү? Тэгвэл та маш их хайрыг, маш их аз жаргалыг мэдрэхээр яадаг вэ? Та өөрийн дотоод ертөнцийн диваачингийнхаа орон зай хэмжээст ертөнцид очдог. Тэгвэл амьдралын асар их гуниг, гутрал, хагцал, зовлон, шаналл, ганцаардлыг мэдрэхээр та яадаг вэ? Та өөрийнхөө тэр хамгийн доод ёроол буюу дотоод ертөнцийнхөө тамийн орон зай руу ундаг. Ерөөсөө бүх ертөнц бол бидний дотор оршдог. Хүний хамгийн том алдаа юу вэ гэвэл хайж байгаа зүйлийг гаднаас хайгаад идэв юм байна. Үгүй ээ. Энэ бидний дотор оршдог юм байна. Учир нь
хүн гэдэг нь өөрөө маш гайхамшигтай юм супер зохион байгуулалттай бодгал гэх юм уу? Яг юм миний орчлон ертөнц. Бүх орчлон ертөнцийн загварыг жижигсгээд хүний биед бүтээчихсэн. Үндэс хүрдгээ бид нар яриад идэг энэ юу вэ? Энэ бол бидний дотор оршдог дэлхийн ээж. Үрчвийн хүрд буюу хувилгаан хүрд, усан хүрд гэдэг. Энэ юу вэ? Энэ бидний дотор оршдог сар. Наран сүлжээ хүрд гэж ярьдаг. Энэ юу вэ? Энэ бидний дотор оршдог нар. Зүрхэн хүрд гэж юу вэ? Энэ шим мандал буюу бүхий орчлон ертөнцийн ам. Хоолын хүрд гэж юу вэ? Энэ бол тэнгэр, дээр хөхрөх, мөнх хөх тэнгэр. Мэлмийн хүрд, оройн хүрд гэдэг нь юу вэ? Бидний дотор оршдог бүхий орчлон ертөнц. Тэгэхээр та өөрийнхөө ийм гайхамшигтай, ийм авгаа, ийм төгс үзэсгэлэнтэй бодгал юм байна гэдгийг таних тулд яах нь вэ? Өнгөрсөн хэд гэж тоолж мэдэмгүй тэр асар урт хугацаанд хуримтлуулсан худал итгэл үнэмшил, үүлийн үр, зовлон, шаналл, эго тэр бүхнийгаа та цэвэрлжиж өөрийнхөө жинхэнэ тэр цэвэр оршууга таньдаг байх нэ. За ингээд дараачийн маань эхлүүлэх сэдв болохоор сэрэлт хизээ эхэлдэг вэ буюу сэрэлт эхлэх нас гэдэг сэдв рүү орж байна хэдүүлээ. Над руу бас маш олон хүмүүс асуудаг. За сэрэлт маань эхэлсэн болов уу, эхлээгүй болов уу, эсвэл сэрэлт маань хизээ дуусах юм болоо гэдэг ч юм уу. Их сонин асуултыг асуудаг л та. Гэхдээ би бол нэг ингэж төвөгшөөдөггүй. Учир нь мэдэхгүй учраас л асууж штэ тийм үү. За сэрэлт эхлэх нас гэх юм бол манайхаа хүн болгонд өөр юм. Зарим хүмүүс яах нь 16 тайдаа бүр 8 настайгаас сэрэлт нь эхэлж байна. Зарим нь 50 настайдаа, 25 тайдаа, 34 тайдаа, 37 тайдаа, 70 тайдаа. За миний сургалтанд маань сууж исэн хамгийн ахмад хүмүүс болохоор хосууд байдаг, эхнэр нь 73 тай, нөхөр нь 74 тай. Тэгэхээр энэ сэрэлт эхэлж байгаа нас нь яагаад өөр байгаа юм бэ гэхээр сүнсний гэрээ гэдэг зүйл яригдах гэдэг юм хэдүүлээ. За хүн болгон төрхтөө сүнсээрээ генерээ дамжуулаад эцэг их талын үүлийн үрийн мэдээллийг өвлөж өөртөө тээж төрдөг. Дээрэс нь таны өөрийн сүнс ямар ертөнцүүдэд ямар амьдралуудаар ямар хүний төрлөөр, амьтны төрлөөр, ургамлын төрлөөр гэдэг ч юм уу те амьдарч байсан юм бэ. Тэр бүх үүлийн үрээ хүн өөртөө тэгээд агуулад төрдөг. Тэгэхээр хүнийг төрхөөс өмнө тэр танд байгаа үүлийн үрийн хөтөлбөрүүдээс шалтгаалаад энэ амьдралд ямар амьдралаар амьдрах вэ гэдэг сүнсний гэрээг та өөрөө хийдэг бусад сүнснүүдтэй. Эцэг их маань маш юм өөдгөө хүмүүс байдаг. Намайг багаас асар их юм хүнд хэцүү амьдралыг туулуулж исэн. Намайг ерөөсөө хайрладаггүй. Би эцэгхээ баг хизээж уучлах чадахгүй байх гэж бас хүмүүс маш их ярьдаг. Тэгээ эцэг ихтэй холбоотой энэ траумаг яаж эмчлэх вэ гэж гарц гаргалгаа бас асууж их холбогддгоо. Тэгэхээр яах нь вэ? Яг үнэндээ та өөрөө эцэг ихээ сонгосон. Ерөөсөө сүнсний гэрээний дагуу юу сонгосон юм бэ? Та хаана төрхөөр сонгосон юм бэ? Хэний хүүхэд болж төрхөөр сонгосон юм бэ? Яг тэр дагуу энэ дэлхийд мэдлдэг. Ягаад тийм хүнд хэцүү амьдралыг өгсөн эцэг ихтэй болоод та тийм эцэг ихээс мэдлчих вэ? Учир нь та өөрөө яах нь өмнөх наснда тэр үрийн заяа гомдох буюу тийм үү өөрөө үр хүүхэдтэй маш хатуу ширүүн өөдгүү харьцаж та өөртөө олцсон тэр авгаа их үнэт зүйлс тэр амь насыг бүхэл бүтэн хүмүүсийг хүнийг та өөрөө хайрлах чадаагүй учраас одоо хүнд хайрлагдахгүй байх ямар гэдгийг би өөр дээрээ мэдрья гэд нөгөө сүнснийхаа хөгжил туулал хичээл сурлагыг авахын тухайтад та өөрөө энэ дэлхий дээр мэдлдэг. Тэр гэр бүлд тэр эцэг ихээс. За ингэхээр хэрвээ та энэ амьдралдаа сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт явагдах болвол мөн та өөрийнхөө сүнсний гэрээн дээр за би 25 настай да миний сүнсний сэрэлт эхэлнэ, ингэнэ тэгнэ. Эсвэл 34 наснда гэдэг ч юм уу те. Яг ингээд тодорхой заагаад та өөрөө гэрээ ичгсэн байдаг. Тэгээ сэрэлт эхэлж байгаа хүмүүст яагаад ийм амьдралын хүнд хэцүү туллууд тохиолдоод байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор за ийм амьдралын хүнд туллуудыг би үзье. Тэгжиж одоо энэ гүн нойр носоо сэрья. Энэ хүнд хэцүү туллууд нь намайг энэ
унтаа, сүнсний маань унтаа байдлаас сэрэх хамгийн гол хүчин зүйлүүд хөшөөрөг болох хэрэгтэй. Тиймээс би энэ тууллуудыг сонгож байна гэж та өөрөө сонгодог. Эсвэл та магадгүй 37 настайдаа 36 настайдаа би сэрнэ гэж сүнсний гэрээтэй байгаад та магадгүй 38, 39, 40 нас хүртлээр сэрэхгүй яваад байх юм бол амьдралаас танд хүнд цогцолтууд ирдэг. Таныг сэрэхийн тулд. Энэ нь хүртэл таны өөрийн сонгосон зам л байдаг. За би яг энэ сүнсний гэрээт насандаа хэрвээ сэрэлт явагдахгүй байх юм бол надад ийм хүнд тууллуудыг өгөөд ийм амьдралын даваа сорионуудыг өгөөд намайг сэрээгээрэй гэдэг. Тэгэхээр яах нь хэдүүлээ? Таны сүнсний гэрээ хэдэн настайдаа сэрэлт эхлэх гэдэг хугацааг тусгаж өгсөн бэ? Хүн энэ насандаа л сэрэлт явагддаг юм байна. Тиймээс хүн болгоны амьдралын туулал, хүн болгон дахин давтагдж хүмүүн чанартай учраас сэрэлт эхлэх нас нь өөр цаг үед байдаг байх нэ. За үүний дараа сэрэлт дуусах нас буюу сэрэлт хизээ дуустдаг вэ гэдэг сэдв. Тэгэхээр сэрэлт гэдэг нь бол ерөөсөө дуусах хугацаагүй гэдгийг одоо албан ёсоор та бүхэндээ хэлье гэдэг шиг. Яагаад вэ? Яагаад вэ гэвэл хүний дотор бүхий орчлон ертөнц оршдог. За энийг бүр тодруулъя хэдүүлээ. Сэрэлт эхэллээ гэхээр хүн ингэдэг юм байна л та нэг юм одоо үе шат амьдралын мөчлгүүдээр явдаг. За яг сэрэлт эхлэх үеэс тодорхой одоо хугацаа тэр нь бас хүн болгон дээр янз бүрийн хугацаатай байдаг. Магадгүй зарим хүн дээр 9 сар, зарим нь дээр нь 4 жил, зарим нь дээр нь 10 жил, зарим нь дээр нь 30 жил гэдэг ч юм уу. Хүн яг тэр сэрэлтийн эхлэх мөчлөг дээрээ өөрөө өөрийнхөө сүнсний үүлийн үрийг таньж цэвэрлэдэг. Та өмнөх наснда бусдад буюу олон нийтэд хүмүүст ямар хор хөршлийг учруулж байсан юм бэ? Тэрнтэй тань холбоотой амьдралын хүнд тууллууд, цогцолтууд танд явагдаад тэндээсээ ухаарна. За эсвэл бол та тухайн үүлийн үрийг биечхээс нь өмнө буюу бодит амьдрал дээр гараад ирэхээс өмнө хэрвээ таньж чадах юм бол тэндээсээ ухаарлаа аваад тэр үүлийн үрийг цэвэрлэж болдог. За ингээд хүн тодорхой хугацаанд явсаар хагаад өөрийнхөө үүлийн үрийг, өөрийнхөө сүнсний үүлийн үрийг цэвэрлэдэг байна. За үүнтэй зэрэгцээд эцэг ихээс буюу ураг удам дамжиж ирсэн таны сүнсэнд генэнд чинь хадгалагдаж байгаа үүлийн үрийн мэдээллүүдийг та таньж цэвэрлэж эхэлдэг. За энэ нь маш урт удаан хугацаанд үргэлжилж болно. Эсвэл дунд хугацаанд үргэлжилж болно. Энэ тухайн хүн өөрөө ерөөсөө хэр ухамсартай байна, хэр их одоо хайранд суралцж байна гэдгээс л шалтгаалт юм билээ. За ингээд та өөрийнхөө сүнсний болон ураг удмынхаа одоо эцэг их талаас танд дамжиж ирсэн үйл өрүүдийг хэрвээ та цэвэрлэж чадах юм бол та нийтийн үйл өрлөө ордог. Тухайн амьдарч байгаа улс орныхоо ямар үйл өрүүд байгаа юм бэ гэдэг рүү таварч эхэлдэг. Гэтэ ингээд сонсохоор хэцүү юм шиг санагдчихж магадгүй. Гэтэ энэ хэцүү биш ээ манайхаа. Хүн угаасаа өөрийнхөө сүнсний яг тэр үлийн үрийг цэвэрлээд өөрийгөө таниад эхлээд өөрийгөө олж эхэлсэн цагаас бол нэг юм аливаа зүйлийг хийх арга барилтай болно. Мэрэгшин гэж бид нэр ярьдэн шүү дээ. Мэрэгшээд эхэлт юм бэлээ. За ийм зүйл байгаа юм байна. Тэгвэл энийг би маш урттайгаар ухаарлаа аваад цэвэрлчээ гэдэг юм ухамсартай, ухаантай болчдөг. Маш сэргэг болчдөг. Сэрнэ гэдэг чинь ерөөсөө та ухамсаргүйгээр үйлддэг байсан бүх зүйлээ ухамсартайгаар үйлддэг болохыг хэлээд байгаа юм байна. Бас нэг өнцгөр. За тэгээд ингэж явж байгаад хүн одоо бүр чадaltaй болоод, ухамсартай болоод, хайр дүүрэн болоод ирэхээр хүн төрлөختний нийтийн үеийн үрийг хуваалцах чадвартай болдог. Тэгээд яг энэ ерөнхийдөө ураг удмаасаа даваад тэр улс орны ч юм уу хүн төрлөختний нийтийн үеийн үрийг хуваалцах чадвартай болоод ирэхээр хүн ер нь бол одоо бидний ярьдгаар гэгэрл гэдэг зүйлд аль хэдийн хүрчихсэн байдаг юм байна л та. Одоо магадгүй та бүхэн маань зарим нь мэдэх бах. За яг буддын шашны номлолд бодь садва гэдэг ийм одоо маш их хайранд өндөр ухамсарт хүрсэн хүмүүсийг нэрлэдэг. Тэгэхээр бодь садва нарыг 10 газрын бодь садва гэж ангилаад байдаг. За нэгдүгээр газрын бодь садва гэхээр нэг цаг хормын дотор 100 хүнд одоо туслах чадвартай.
За 2 дугаар газрын бодис садваа нь болохоор яг тэр 1 цаг мөчид 1000 хүнд туслах чадвартай. За тэнгуут бүр гэгээрээд тэр 10 дугаар газрын бодис садваа гэвэл тоошгүй олон амьдрал ертөнцүүдэд туслах чадвартай болсон одоо ийм сүнсгэл хүнийг л хэлээд байна л та. Тэгэхээр яг надад болохоор энэ сэрэлтийн явцад тохиолддог хүний тэр эзэмшдэг чадамжууд, сүнсний чадамжууд гэдэг ч юм уу те, тэр авгаа их хайр, инэрл нэгүслийн тэр үр дүн, үр шим нь яг энэ буддын шашны энэ бодисатвагийн замлуудаар их сайн тайлбарлагдсан байд юм уу да гэж бодогддог. За тэгэхээр эндээс та бүхний нэг зүйлийг ойлгосоо гэж хүсэж байна. Сэрэлт бол дуусах хугацаа байхгүй. Энэ нэгэнд эхэлсэн болвол таныг хүн хүртэл үргэлжлэнэ. Гэхдээ хүн тодорхой хугацаанд яг өөрөө өөртөө ажиллаад өөрийнхөө учрыг олоод сурчгаар энэ амьдралын хүнд хэцүү, ямар ч хүнд хэцүү нөхцөл байдалд түүртгэ болчтой юм бэл. Шантрахаа болчдөг. Амьдралд гудаахаа болчихдог. Шантрахаа болчихдог. Ямар ч амьдралын хэцүү үйл тохиолдлууд ирлээ гэхэд тэр өнгөрснийг бодож ирээдүйд юу болох вэ гэдэг ч юм уу ийм одоо бус өнгөрсөн ирээдүй гэж байхгүй цаг хугацаанд оюун санаагаа одоо аваачиж цагаа үрхийн оронд за ийм нөхцөл байдалд нэгэн төгсчихжээ. Тэгвэл энийг яаж шийдэх вэ гэдэг ерөөсөө одоо цаг буюу шийдэл гэдэг зүйл дээр төвлөрдөг болчдөг учраас хүн маш хурдцтайгаар ямар ч хэцүү одоо амьдралын үйл явдлын учир начир гаргалгааг нь гаргаж сурчдаг. Тэр хүнд хэцүү асуудлуудын шийдлийг нь олоод дадчихдаг юм билээ. За тэгээд магадгүй та сэрэлтийнхаа энэ үйл явцыг маш сайн удирдаад за өөрийгөө хөгжүүлж чадах юм бол ерөнхийдөө тэр нийтийн үеийн үрийг хуваалцах гэдэг ч юм уу ийм чадамжтай болж ирсэн цагаас та асар их юм буйныг хуримтлуулт юм билээ хүн өөртөө. Магадгүй нөгөө би монголчууд ярьдээ штэ. 9 үеэр идэх буян 13 үеэр идэх буян гэж ярьдаг. Тэрэн шиг тийм үү. За тэгээ энэ сэрэлт гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Өөрийгөө олох, хайранд суралцах, бүх орчлон ертөнцийн зам хууль ёсыг таних суралцах цаг хугацаа юм байна гэж одоо би хувийн зүгээс боддгоо. За ингээд дараачийн сэдвээ эхэлье. Сэрэлтийн үйл явцыг тогтворжуулах буюу сэрэлтийн үйл явцаа гартаа авах нь гэдэг сэдв. Сургалтанд маань ч юм уу сууж байгаа хүмүүсийн ихэнх нь за 60-аас 70% нь надад яг сэрэлт явагдаад байна уу үгүй юу? Энэ сэрэлт мөн үү гэдгийг мэдэх зорилготойгоор орж ирээд байдаг. Ерөнхийдөө сургалтанд маань орж ирж байгаа хүмүүс бүр 100% сэрэлт нь эхэлчихсэн хүмүүс байдаг. Гэхдээ яг юу одоо надад тохиолдоод байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй. Тэгээд амьдралын маш хүнд хэцүү тууллуудыг туулаад за эсвэл бол яг бидний физик амьдрал дээр, ахуй амьдрал дээр хүнийг амьд үлдэхэд хэрэгцээтэй гэдэг ч юм уу тий. За тухайлбал эд баялаг ингээл байр, сав, машин, тэр гэр бүл, үр хүүхэд, ажил төрөл ингээ бүх зүйл нь байгаад байгаа боловч мөнхийн нэг юм хоосон зүйлийг мэдрээд байдаг. Асар их ганцаардлыг мэдрэмжээ хүнд ярьлаа гэхэд хүн ойлгохгүй. Тэг хин нэгэнд ярихаар юу дутсан гэж чи ингээд байгаа ингээд зэмлээд итдэг. Үгүй ээ, үнэхээр тэр хүний дотор маш хэцүү зүйл өрнөд байгааг сэрэлт явагдаагүй хүмүүс бол хизээч ойлгодоггүй юм билээ. За энэ сэрэлт гэдэг үйл явц бол ер нь бол за шашны хэлээр ярил та гэгэрх зам мөртөө орох гээд байна, энэ эхлэх гээд байна гэж ойлгож болно. Та өөрийнхөө жинхэнэ хэн бэ? Та энэ амьдралд яах гэж ирсэн бэ? Та энд ирсэн утга учир чинь юу юм бэ? Та яг хүн болоод төрсөн утга учир зорилго нь юу юм бэ гэдэг ийм асуултууд дотроос ундраад гараад ирдэг. Тэгэхээр яг би хувийнхаа зүгээс зөвлөх юм бол сэрэлтийн үйл явц эхлэхэд хүнд заавал бүр тэр багш, хөтөч, чиглүүлэгч гэдэг хүн бол усагаар шиг хэрэгтэй байд юм байна. Яа гэвэл хүн өөртөө юу тохиолдоод байгааг мэдэхгүй, танихгүй, ойлгохгүй. Тэгэд өвчнөө оншлоогүй учраас ямар эмчилгээ хийхээ мэддэггүй те одоо зүрлэж болохоор ч юм шиг. Ходоод нь өвдөөд хахад яах нь бөөрний юм уучдаг, үе мөчний юм уучдаг. Гэтэл ходоод нь ерөөсөө зүгээр болохгүй яваад байна шүү дээ. Яг энэ шиг. Тэгээ хүмүүс маш их тэр одоо өөрийнхөө учрыг олох, өөртөө юу тохиолдоод байгааг мэдхийн тулд олон ийм газруудаар бас яваад идэм байна. Нэг бясалгалд сууж үзээл, нэг юм сэтгэл зүйчтэй цаг авч уулзаал. Тэгэл нэг юм сэтгэл зүйн одоо сешн ийм цуврал хичээлүүдэд хамрагдаад гээд. Тэгээ эднэр бол яг хараад хад үр дүнгээ өгдөг. Гэхдээ маш богино хугацаанд.
Яагаад вэ гэвэл өвчнийг нь оншлоогүй. Өвдөд байгаа хүнд зүгээр өвчин намдаах юм өгөөд идэм бэ. Тэгэхээр сэрэлт явагдаж байгаа сэрэлт эхэлсэн хүмүүс та бүхэнд чин сэтгэлээсээ зөвлөё. Багшаа болоорой, хөтчөө болоорой, чиглүүлэгчээ болоорой. Тэгэхгүй бол хүн төөрдөг, будилдаг, гацдаг. За тэгээ магадгүй та багштай байсныхаа ачаар нэг юм 4-5 хоногийн дотор тухайн зүйлийг ухаарлыг олоод тэр хүнд хэцүү байдлаасаа гарах байлаа гэхэд хүн ганцаараа ингээд хаана явж байгааг мэдэхгүй төөрөд яваад хахаар хэдэн сарыг, хэдэн жилийг яг тэр газараа гацаад өнгөрөөгд идэм байна. Тэгэхээр хамгийн гол нь та хин нэгэн одоо зүрх сэтгэлийнхаа дуудлагаар багш хөтөж гэдэг хүнийг олоод яаж энэ сэрэлт гэдэг зүйлээ би зохистойгоор даван туулах вэ, учрыг нь олох вэ гэдэг ухаандаа суралцчих юм бол та насан туршдаа багш гэдэг хүнээс хамааралтай байгаад байх шаардлагагүй. Угаасаа багш гэдэг хүн ямар учиртай юм бэ? Энэ хүн таны мэдэхгүйг мэдүүлэх зорилготой оршдог хүн. Тэгээд цаг нь болсон болвол тэр газараа баймааргүй болвол та тэр багшаас сурах зүйлээ суралцсан гэж үзэж байгаа бол зоригтойгоор орхиж яв. Та явах хэрэгтэй. Ерөнхийдөө хараад байхад ихэнх ийм багш хөтөж одоо сүнслэг ийм гүрүү нарын хувьд суралцагч нараа, шавь нараа өмчлөөд идэг. Үгүй ээ, та хэний ч өмч биш. Та хүнд ч өргүү. Тэгээ эсвэл зарим хүмүүсийн хувьд одоо бяцлаглынхаа багштай ингэж олон сар явж байгаад өөр хичээлд суусан чинь багшигаа хуураад байгаа юм шиг одоо араар нь тавиад байгаа юм шиг санагдаад хэцүү байна гэд яриад идэг л та. Гэтэ миний хувьд гэх юм бол та зоригтой бай. Таны явах цаг болсон. Та тэр газраас тэр хүнээс сурах зүйлээ сурсан учраас таны дараачийн аялал эхлэх гээд байна. Тиймээс өөрийгөө бодоо гэдэг зөвлөгөөг өгнө. Тэгэхээр та бүхэн маань үүнийг сайн санаж яваарай. Ямар нэгэн багш танд эрдэм ном заалаа гэд, таныг төөрөгдлөөс гаргалаа гэд тэр хүн өөрийнхөө хажууд байлгаж, өөрийнхөө хажууд уйж танаас өөр нэхэх ямар ч эрх байхгүй. Мэдээч хэрэг та эрдэм ном сонсож гин та өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг чаддаг хүнээс нь тэр эрдэм ном байдлаар одоо эрдмийн солилцоо худалдан авалт гэдэг ч юм уу зүйл хийж гин. Та тодорхой хугацаанд эрдэм номоо сурж авах хугацаанд төлбөр мөнгө төлөх нь зөв. Гэхдээ нэг газараа мөнхөд буу уягдаарэ. За тэгээ энэ подкастын маань сүүлчийн дэд сэдв сэрэлтийн ачаар таны хүртэх үр шим гавья шагналууд гэдэг сэдв орж ирж байна. Тэгэхээр хэдүүлээ түрүүн подкастын хэсэгт ярьлаа штэ. Бид нар өөрөө өөрсдийнхөө жинхэнэ хэмбэ, жинхэнэ мөн чанараа таних тулд өөрийнхөө ертөнцтэй танилцах шаардлагатай байт юм байна. Энэ та гэдэг бие даасан авгаах ертөнц дотор ер нь юу оршоод байгаа юм бэ гэдгийг хүн болгон таних шаардлагатай. За энэ учиг шалтгаанаас бид нар өөрсдийнхөө ертөнцийн хамгийн доод хэмжээст ертөнц буюу там руу ундаг юм байна гэж ярьсан. Тэгэхээр яг энэ дотоод ертөнцийнхөө энэ там руу унах энэ мөчлөгт юу тохиолддог вэ гэхээр та насан туршдаа өөрийгөө би бол ийм хүн, тийм хүн гэж бодож явсан ямар нэгэн хайрцаг дүрийг өөртөө бий болгож багийг зүүж амьдэрсэн болвол тэр бүх дүр нь өөрөө нуран унах, тэр бүх бага тайлч хаях үе байдаг. Нийт хүмүүсийн зөв, сайхан, гоё, зүйтэй гэж тогтоосон стандартуудад нийцхийн тухайтад та амьдралынхаа ихэнх цагийг үрж амьдэрсэн буюу та дургүй зүйлсээ аргагүй эрхэнд хийж амьдэрсэн болвол яг энэ өөрийнхөө дотоод та хамгийн доод давтамжт эрчмийн ертөнц буюу өөрийн дотоод тамийн хэмжээстэд унснараа та өөрийгөө жинхнэр нь таньж гаднаас нь харж энэ хэрэггүй баг дөрүүдээс хахацах цаг байдаг. Ингээд энэ дөрүүд энэ багнаасаа та хацаж чадах юм бол та асар хэрэг чөлөөг мэдэрдэг. Анх удаага л яг бүх эдисээрээ бүх биеэрээ амьсгалж байгаа юм шиг. Энэ бүх дүрм журмуудыг болохгүй гэдгийг та өөртөө тогтоосон юм байна гэдгийг хүн ойлгож эхэлдэг. Жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйлийг та мэдэрч эхэлдэг. За тэгээ ингээд дээшлээд яах нь өөрийнхөө сүнсний үлийн үрийг та цэвэрлэнэ гэдэг чинь
танаас төрж байгаа үр хүүхдүүдэд та өөрийнхөө тэр үлийн үр гэдэг зүйлийг дамжуулахаас та сэргийлж чадна. Та өмнөх төрлүүддээ ямар ч новшийн зүйлийг, ямар ч өөдгөө үйлсүүдийг хийгээд үлийн үр хураасан бай. Та өөрөө түүнийгээ таньж цэвэрлэж чадах юм бол энэ үлийн үр бол танаар дуусна. За дээрэс нь эцэг их талаас 2 ураг удмаас ирсэн үлийн үрүүд яг адилхан. Та үүнийг нь танаа цэвэрлэж чадах юм бол энэ таны үр хүүхдүүдэд чинь дамжих албагүй. За жишээлбэл монголчууд одоо хамгийн их ярьдаг да лусын орлол ийм савдгийн байраатай гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ лус савдаг гэдэг нь өөрөө хинбэ гэвэл байгаль дэлхийг хамгаалагч сүнсгэл энерги хэлбэрээр оршдог бодгалууд. Тэгэхээр та өмнөх төрлүүддээ эсвэл таны өвөг дээдс мэдхгүй одоо мухгийн аргайгаар байгаль дэлхийд учруулсан хор хохирлынхон шийтгэлийг хүртээд танаа ураг удам лус савдгийн хорлол гэдэг зүйлийг хүртчихсэн байдаг. За тэгээд хэр хүнд хохирол учруулснасаа шалтгаалаад энэ удам тэдэн үеэрээ энэ өөрөө төлнө гэдэг ийм энергийн одоо барианд орчдөг гэсэн үг байхгүй. Магадгүй 7 үе үргэлжлэх учиртай лус савдгийн хорлолтой удмын үлийн үрийг та тэгээд ирсэн байлаа гэхэд та 4-р үеийн 3-р үеийн байлаа гэж бодъё. Тэгвэл та энэ үлийн үрүүдийг цэвэрлж чадах юм бол танаар энэ лус савдгийн хорлол гэдэг зүйл дуусаад таны үр удамд ач зээнэрт дамжих ямар ч боломжгүй болно. Тэгэхээр үр хүүхдүүд маань өөрсдөө ийм удам дамжсан, ураг дамжсан тэр үлийн үргүү, карма одоо үргүү явна гэдэг чинь ямар их аз жаргал гавьяа вэ тийм үү? За тэгээд та нөгөө өөрийнхөө учрыг олоод ураг удмынхаа үлийн үрүүдийг цэвэрлээд түрүүн ярьсандаа хэдүүлээ. Нөгөө та улс орныхоо нийтийн үлийн үрүүд рүү ордгоо цэвэрлэхээр гээд тэгээд эдрийг цэвэрлэх хэмжээгээрээ цэвэрлэж чадах чинээгээрээ танд буян буюу маш сайн үлийн үрүүд болж ирдэг. Энэ нь яах нь вэ? Таны үр хүүхдүүд уламжлагдана. Магадгүй хэдэн үеэрээ таны хийсэн гавьяаны ачаар үр хүүхдүүд чинь ураг удам чинь эрүүл инх, өнөр өтгөн, аз жаргалтай, ажил үйлсэн бүтэмжтэй, эд баялаг ихтэй югаарч дутагдчих гачигдахгүй тийм сайн сайхан амьдралыг үзнэ. Тэгэхээр сэрэлтийн маань хамгийн гол одоо энэ гавьяа шагналуудыг би хувьдаа юу гэж боддог вэ гэх юм бол би энэ хүний төрлийг сансрын үрд гэдэг зүйлээс гítэлж чадах юм байна гэж боддог. Бид нар яах нь нөгөө өөрийнхөө доторгоо асар их өмнөх төрөлтүүдийн үеийн үр за тэгэл энэ эго одоо юу байдیں۔ Энэ бүхнийгаа танаа цэвэрлэхээр бидний нөгөө сүнс маань хаанаас ирсэн бэ? Хаанаас үүссэн бэ буюу гэртээ харж чаднаа. Гэр минь хаана байгааг олноо мэднэ. Тэгэхээр үхснийхаа дараа яах нь вэ? Та гэртээ харна. Та сүнсний жинхэнэ их үүсвэр дээр очино. Тэгэхээр та самсараа буюу сансрын үрд үлийн үрийн тойргоос гítэлж чадна. За миний хувьд бол энэ бол сүнсний сэрэлтийн ачаар хүртэх хамгийн том гавьяа шагнал үр шим гэж боддгоо. За тэгээ сургалтаар юу заадаг вэ гэж маш олон хүмүүс асууж байна. Уул нь би ингээд яриад л байгаа байхгүй юу манайхаа. Тэгэд подкастуудаараа болохоор хамгийн гол амин чухал гэсэн мэдээллүүдийг хүргэдэг. Гэхдээ ер нь бол подкастууд маань хинч одоо тэнэг хүнч сонсоод ойлгохоор хэмжээний юм энгийн төвшөнд яригддаг. Сургалтууд маань болохоор илүү гүнзгий одоо лавширсан төвшөнд явагддаг гэдгийг хэлье. Тэгэд яг үнэндээ би өөрөө сургалтыг ордог гэж хэлэхээр жоохон юм сонирн байгаад байд юм аа. Яагаад гэвэл одоо чаннелинг гэж орчин үед яриад байгаа шүү дээ. Дамжуулалт хийнэ гэдэг нөгөө дээд ухамсаруудаас шууд дамжуулалт хийнэ гэдэг ойлголт яваад байгаа. Тэгэхээр сургалтууд маань бол яг энэ чаннелинг гэдэг юм зарчмаар явагддаг. Ерөнхийдөө би ингээд өөрийнхөө оюун бодол, санаа, зүрх сэтгэлээ бүгднийг хоослоод яг энэ үг дээдсдээд ухамсаруудаа ингээд сул тавиад өгчдөг. Тэгэхээр миний биеэр дамжуулаад тухайн сургалтанд орж ирсэн хүмүүст ямар төрлийн мэдлэг, мэдээлэл, ангаалт хэрэгтэй байгаа вэ гэдгийг надаар дамжуулаад одоо чаннелингийн аргаар үг дээдсдээд ухамсарууд маань хийгээд сургалтууд маань явагддаг юм аа. За тэгээд сургалтыг асууад байгаа хүмүүс маань зүгээр л ингээд та зүрх сэтгэлээ сонсоод би энэ сургалтанд суух уугүй юу гэж өөрөөсөө асуугаад шийдвэрээ гаргаад орж ирээрээ. Надаас нэх олон зүйл асуусны оронд та өөрийнхөө мэдрэмжиндээ зөндөө итгэе. Тэгээ би бол заавал суу мó гэж шаардах ч юм уу сургалтуудаа рекламдах үнэхээр дургүй. Угаасаа
цаг нь болсон хүмүүс нь суудаг учиртай. За тэгээд өвөг дээдсүүдтэйгээ холбогдох хүсэлтэй өвөг дээдсүүдтэй маань холбож өгөхгүй гэж бас сая бараг 20 гаруй хүмүүс асуусан. Тэгэхээр тийм ээ би холбож өгдөгөө. Гэхдээ хамгийн гол нь та яг энэ сүнслэг ертөнцийг маш системтэйгээр зэгцтэйгээр ойлгосон байх шаардлагатай. Ерөөсөө суур ойлголт, хундаам, анхан шатны мэдлэгч нь хэр байна? Түүнээсээ шалтгаалаад хүний сүнсний хөгжил, ухамсарын тэлт гэдэг зүйл явагддсан байна. Тэгэхээр би бол өөрийнхөө яг энэ сургалтанд суугаагүй хүмүүст холболтыг ерөөсөө хийж өгдөггүй. Яг л та энэ сургалтандаа суугаад ном журмаар нь явах ёстой замаа туулаад өртөөгөөрөө дамжаад хүрэх газраа хүрэх хэрэгтэй байдаг. Тэгээд анхан шатны сургалтуудаа л зөвхөн Instagram, Facebook хаягууд дээр нийтэлдэг. За дунд ба түүнээс дээш шатны сургалтуудаа зөвхөн сургалтанд сууж исэн хүмүүстэй л мэдээллийг хүргэдэг. Нийтэд ерөөсөө зарлагдаггүй. Тэгээд хаалттай групп community байдаг уу гэж хүмүүс бас асуудаг. Байдаг. Тэгээд энэ болохоор нийт их биш. Би зөвхөн дунд шатнаас дээш сургалтанд суусан хүмүүсээ community-д авдаг. Оршихуй шивнэгээд маш гоё community байдаг. Жохон хаалттай хэлбэрээр оршдог. За ингээд өнөөдрийн маань подкастын сэдвүүд энэ хүртэл яригадаад өндөрлөж байна. Ингээд үүний дараа болохоор та бүхэндээ сүнсний ухамсарын сэрэлтийн төвшнүүд ямар байдаг вэ? Хүн яг сэрэлт эхлэхээс ахуулаад ерөнхийдөө одоо тодорхой хэмжээнд учраа болтол ямар өртөө буюу амьдралын мөчлөг цаг хугацаа замналуудыг туулдаг вэ гэдэг талаар дэлгэрэнгүй подкаст хийж хүргэнэ. Тэгээ подкастууд маань угаасаа гаднаас авсан буюу хоёр дахь мэдээллийг хизээч түгээдэггүй. Энд яригдж байгаа бүх сэдвүүд бүх одоо та бүхэн түгээгдэж байгаа мэдлгүүд эрдэмүүд маань өвөг дээдсүүд дээд ухамсаруудаас авсан өөрийнхөө амьдралаар баталгаажиж нотлогдсон туулал үйл явдлууд дээр үндэслэж энэхүү подкастуудыг хүргэдэг. За ингээд та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзъя. Манай подкастын ураа та засарвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. Удахгүй уулзъя. Түр баяртай.